Доктортой хөгжлийн зорилгын төлөө уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицож бууруулахад бид юу хийх ёстой вэ? Дэлхийн хэмжээнд ган, зуд, цасан болон шорон шуурга, үер зэрэг байгалийн гамшигт үзлийн давтамж улам нэмэгдэж 2030 онд 40% нэмэгдэх төлөвтэй байна. Иймээс уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох, гамшигын үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахын төлөө би улам хичээл суралцах болно. Манай орны цаг агарын эрс тэрс уур амьсгалаас олж хүүхдийн сурч хөгжих үйл ажиллагаа зогсох ёсгүй. Иймээс би шавнартаа уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, түүнээс сэргийлэх арга замыг зөвлөмж болон хүргэдэг. Дэлхийн хэмжээнд 2021 онд эрчим хүчтэй холбоотой нүүрс хүчлийн хийн ялгарвал 6% нэмэгдсэн байна. Би утасны тэнэглэгч, компьютерийн талгуур ашиглаагүй үедээ салгаж, шаардлагагүй тохиолдолд гэрлийн унтрааж, эрчим хүчээ хэмнэж ажилладаг. Уур амьсгалын өөрчлөлт хэд талтай улмаас өндөр настай, жирэмсэн их болон бага насны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлага гардаг. Тиймээс эмчнэр бид эмнэлгийн яарчлал тусламж үзүүлэхэд цаг алдалгүй хүргэж өөрсдийн үүргийг гүйцэтгэн хувь нэмрээ оруулсаар байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчээ нэгтгэцгээе.